Зиараар. Зя ингээд миний аавын манай төмөр замчдын машинистын одоо ажлын байр энэ байна. Энэ бол зүтгүүрийн одоо кабины хэсэг. Энэ жишээлбэл одоо гар тоормс байна. Миний мэдхий. Хүүхэд байхад яг энэ нааш ирэн дээр чинь заримдаа унтаж явна. Энэ дээр сууж яваад бас загнуулнаа. Сууж яваад нэг үүргэлээд энэ шил мөрөгдөг. Тэгээд чи үүргэлэхгүй шүү гэдэг. Энэ сууж явж байгаа юм бол үүргэлүүлэхгүй тулд бас энд юу гэдэг вэ нэр нь FK гэдэг юм одоо хүнийг унтуулахгүй тулд 2 минут тутамд байлоо. 2 минут тутамд одоо муухай ингэж орилт дуурдаг дохио байж. Тэн дээр канап байгаа. Тэрийг бас дараад унтраад гээ. Тэр дохиог. За энэ бол хурд хэмжигч байна. Вагоны бүх хурдыг бол лентэн дээр ингэж бичээд дараа нь лент уншиж шалгаад ямар газар ямар хурдтай байсан байна гэдгийг бүгдийг нь одоо хариуцлагатай байх үүднээс ингэж шалгадаг юм төхөөрөмж байж байна. За энийг хүмүүс гайхаж магадгүй. Энэ бол одоо вагоны өрүүл биш. Яагаад гэвэл вагон чинь төмөр замаа дагаад явдаг учраас тэгээд замчт маань юу гэхээр хаашаа явахын шийдээд энэ дохионы энэ усуд маань шийдээ явчихдаг учраас энэ бол зөвхөн одоо хур тохируулдаг ийм өрүүл байгаа. Тийм ээ? Урагшаа хаашаа явах хур тохируул. Энэ дахиад нэг юм бариул хийдэг байхаа юу гэдэг лээ? Юу гэдэг лээ? Шилжүүлэг урагшаа хаашаа явдаг шилжүүлэг. Энэ бол машинист болгон тустай байдаг тийм ээ? Тэгэхээр аав минь одоо багаж гэх юм бол одоо нэг юм шилжүүлэг, нэг юм уртаалхал гол зэвсэг нь энэ вагоныг өдөрдөх зүтгүүр нь болж идэг. За энэ ингээд арын тоормс, энэ зүтгүүрийн тоормс баг тийм ээ? Энэ зүтгүүрийн тоормс, энэ одоо ард холбогдсон вагонуудын тоормс баг шиг байна. Унтраадаг канавч хаав байна. Тэр өвч гэдгийг унтраадаг чинь энэ дэвлөө. Энэ хавцаа байгаа тийм. Тийм энийг дараал нөгөө унтуулахгүй тулд чи яг бол вагон ч нөгөө байнгын нэг жиг турдаар ингээд тогтмол явдаг. Яг дандаа үүр шинийн цагаар явдаг учраас энэ дээр энэ канап байдгийн.